За Пакистан улсад элчгээр гүнний уурхаагаас олборлолт хийдэг хүмүүс бүс нутгийн иргэд механик тоноо төхөөрөмж муутай жижиг уурхай ажилчид бага зардлаар хэмжээний нүүрс гаргаа авдаг. За тэдний гол хүч бол элжиг. Элжиг өдөрт дунджаар 25-аас 30 удаа газрын гүрнөөс нүүрс болон хөрс зөөдөг. Нэг элжиг нь 5 хүний ажлыг орлдог гэх. За орон нутгийн иргэд жижиг уурхайд элжигээ түрээслүүлэн амьдардаг. Хэрвээ уурхайд элжигээр зархаар бол 1 сая төгрөгөөр зардаг. Шинээр ажилд орсон ажилтан уурхай доторх олон салаан амны хаашаа явахыг мэдэхгүй тохиолдол их гардаг. Үүнд харин элжиг тусалдаг. Шинэ ажилтан элжгийг дагаад явхад цэцлэх байшил дээр очиод хэдхэн жилийн өмнө манай налынхаа уурхай яг үүнтэй адилхан аргаар нүүрсийг олбордог байсан. Гэхдээ Пакистан үеийн бодол ар багч магадгүй сайтай байжээ.